Тэгээд нэг 2 хоногийн өмнө болсон баха. Цаа чи нэг л асуудалд орсон. Эвлэр явж байгаа юм шиг надаас мөнгө зээлсэн шүү дээ. Юу халбагцсан юм? Надруу чат бичээд тэгээд надаас 5 сая төгрөг авсан да. Ой тэр чата хакт болсон байсан гэсэн чи мэдээ үү? Чи дээгүүр байна да. Дэгийн дугаар үлээ. Тано. Дэги чи хаана вэ? Эцэг гадуур ажилдаа явж гинөө. Би тэгийн зүгээр үү? Юу миний би зүгээр шүү дээ. Чи ихтэй надаас би өвдөд ингээд мөнгө зээлсэн шүү дээ. Чатаараа. Найз чамраа сургуулийн төлбөр хийсэн шүү дээ. Тийм, чи надад чатаар бичээд хичээгээд ансыг өгөөд надаас 5 сая авсан шүү дээ. Найз сургуулийн төлбөр бас хийсэн тэгээд чамайг Чиний Facebook яасан? Хямд зар төргөн мөнгө гэх мэт саналтгүй идэг. Хийхээс өмнө шалгах банкны дансны нэр өөр бол эсвэл 3-аас 4 үсэг тоо холилдсон с жигтэй нэр байвал үйлгээ хийхгүй байх. Үед хэрэгэлдэг арга бол танил хүнийхээ фэйсбүүкээр нэвтэрч эсвэл яг ижил нэр зурагтай хуурамч хуудас нээж мөн нэхэх зарлиг хийсэн. Сэжиг төрөөр шууд дуудлага хийж баталгаажуул. Хэрэг гарсан даруйд тайлбар, гуйлгээний баримт, мессежийн скриншотыг баримтжуулж хадгалж авах. Зайлуулсан тохиолдолд яаралтай 102 дугаарын утсанд мэдэгдэн дуудлага өгөх. Та бүхэн Facebook болон цахим гэмтэх дүртгөөс болгоомжлол. Нэг удаагийн хутгалан би нэг удаагийн зайлангаас бүх хадгаламжаар хадгалах хэрэгсэлтэй. Анхаарал бол хамгаалалт. Хэн нэгэн мөнгө асуусан бол шалгах баталгаажуул идэг.